За ингээд нэвтрүүлгийн үргэлжлэн үрсээр гамбаахаа гэрт одоо ороод ирсэн. Тэгээд юу одоо ингээд чихэр жимс хоолунд идэ цагаа болгож явцсан тийм ээ. Гэхдээ манайхч яг одоо бэлэн нөгөөд намар цаг тарвас. Тэгээ сая хөдөө хөргөнийхээс нэг айраг майраг аваад ингээл одоо жоохон хям байгаагаар л. За тэгээд нэг сая жоохон махчнаад гал дээр тавьчлаа тэгээ одоо болно доо тий. Тэгээ болох. За хот газрын хүү надад бол энэ ховрын бараад мэдэрч байна одоо энэ сайхан айраг тийм ээ. Таамаг давтагдсан. За тэгээс энэ дорн говийн шив байгаа гэдэг. Амт дугаа гэдэг. Тэгээ би амьдралдаа хуудаа ногоон шив гараад байна л да. Одоо дотор ногоон. Ийм шарвтар ногоон ч гоё шар шиг гоё. Шүн тий. Тэгээ энэ шар юм шиг. Шар шигууч одоо манайхан инждээс л тариад байгаа маа. Манай энэ дорн говийн тарвасч одоо их хамттай шүү дээ. Одоо өдөрт бол одоо энэ 9 сар 10 сар гэдэг чинь яг тарвасны төлөрлөл л да. Тэгээ явахтай нөгөө өөрсдийн илүү хүмүүс ховдын тарвас, сэлэнгийн тарвас гэж ярьж байдаг. Манай дорн говийн тарвас бол энүүхэн дээр бараг зардаг шүү дээ. Дөө. Болон илүү тариах хэрэгтэй гэсэн үг байна л да тийм ээ. Гэхдээ яг манай аймагч бас ер нь нөгөө төв суурин дагуу ихэнх сумд 6 сум байдаг. Манай аймагч ер нь 14 сумтай. Тэрний 6 нь одоо төв суурин одоо замын үүдээр нь өргөн, сайн шанд, айраг далан гэдэг. Ер нь хүн амын бараг 67% нь төмөр замынхаа дагуу амьдарчдээ. Тэр төмөр замаа дагаа дэд үтсээ дагаад харьцангуй хөгжил сайтай л бид нар үздэг. Бас дэлхийн хамгийн том хэрэглэгч хамгийн том зах зээл хятад улс нь хүн хажууд нь 200 гаруй км санаа тийм. Өртөө тий. Тэгээ манай аймагч өөрөө бас улсаас татаас авдаг, өөрөө орлогоо бүрдүүлдэг, улсад татварлагддаг аймаг шүү. Тэгэхээр бид нар бол бусад аймагуудаас ялгаатай нь бол манайх бол илүү давсан өөрсдийнхөө орлогоор хөрөнгө оруулалтаар олон зүйлийг хийх боломжтой. Магадгүй тэр орлогоороо бусад аймагууд дэмжиж ш тийм ээ. Улсаа татаас ер нь тийм гэсэн үг дээ. Манайх өмнө говь тэгээд орхон, сэлэнг, дархан гэдэг цөөхөн аймагуд биш шүү. Тийм дөрөв тэгээд тэр айраг сумд ингээд засаг дарга болоод сарын нэгэн туулсууд бол энэ хүний зүгээр ингээд одоо онцлоод ингээд айл гэрт нь чонооч гэж хэлээгүй шүү те. Ер нь бол зөвхөн цааш нь хотуудыг айраг сумдаач их бүтээн байгуулалтууд хийж ийсэн. Чи одоо хардаг ламт ингээд зааж хүчлээсэн л одоо тэр сургууль цэцэрлэг те уурын зовх гэл юунаас энэ хүмүүсийг хөдөлгөөнтэй одоо юу гэдгийг өөрөөс яг нутгийн хөвгт болооч тэр хэцэл зүрхтэй байдаг гэж ярьдаг. Та бол ажиглагдал байна л да. Нэг хайхтар одоо улмаа би нэг тийч хийсэн гэл нэг ярихгүй аль болох ингээд биднес хийсэн гэл тийм. Ерөнхийд нь л ярьж байна. Зүгээр юу гэдэг одоо ингээд ажил хийж байгаа чинь юу шүү дээ. Та нар эдгээр одоо энэ Дорногов аймагт эрдэнэ төлөөсд хурал ардсан нам тийм ээ олуулаа байгаа боловч бас мэдээ сөрөг хүчин болоод ардын намын төлөөлөл байжлага тэр нөтөд төр нэг бас нэг гар одоо бий болоод тийм ээ хамтын ажиллах төлөв ямар вэ? Гэхдээ яг би ч одоо 2008 оноос хойш л энэ аймгийн хурлын дарга хийж байна л да. Анх 2008 онд аймгийн хурлын даргын ажлыг аваад байж хаж бас хүнд хэцүү байсан л да. Нөгөө хүчний харилцаа ойрхон ардчсан нам чинь 15, Монгол ардын нам 14. Нөгөө ялгаагүй юм шүү дээ. Тий. Тэгээ хоёр бие даагч манайх 31 судалт байсан. Тэгээ хоёр бие даагч л ер нь одоо энэ ардчлалыг гаргах цаг нь болсон гэж үзсэн. Хоёр бие даагчаас л их хамааралтай л тэр ерөөсөө тэр хоёр аль тохиос хамаарал. Ардчсан намынхаа 15 судалт дээр хоёр бие даагч 17 болж иж анх удаа 2008 онд ардчсан нам олон хуулж энэ аймагт засгалж ирсэн. Тэгээ яг тэр үуч бол нэг суудлын харьцаа ойрхон бас олон жил нөгөө ирэх байсан 21 оноос хойш ирэх байсан юм шүү дээ. Бас дахимаа өгөхгүй тухайн асуудал маш их хэрүүл маргаантай байдаг гэсэн. Тэр үуч бас аймгийн хурал удирдахч бас халширмаа үед их байдаг л байсан л да. Тэгээ танаа уцаар юу үзсэн нэг юм биш нүгөө. Манай хүн бүр гайхаад өмшөхгүй. Би одоо ингээд айраг сумд нөгөө чойроос наашаа явж гад айраг сумн дээр ингээд таны нэвтрүүлгийнх нь таарад та наашаа яваад ирлээ гэсэн манай хүн өмшөхгүй. Тэгээ сүүлдээч жоохон бухимдах маягтай. Чи одоо над гэр хорморомч одоо нохоор ашиглаад байгаа чи ер нь. Тэгээ одоо бол энэ нэвтрүүлгийг гарсны дараа өмнөш хөлөхтэй. За. Яс гэр бүлийн хүн бол ойлгоол гэж бодож байна. Манай хүн яг хотод ажил дээр явсан охин бас тэнд оюутан тэгээд үндсэндээ бол би л ээж маань байдгийг сая би нөгөө хөдөө гадаа авчихсан ээж маань дүүх рүү явчихсан. Маргааш нь өглөө өндөр уулзч болох байж тээ.
Ээж угаасаа оройх юм маргааш үдээ ирэх бах. Одоо ч бас орой болж байна. Маргааш үдээ ирэх бах уу? Тий 10 сайхан хүү охин төрүүлсэн. Ижидээ суулцсан марлаа шүү дээ. Тий. Манай ээж яхаа тэгээ өвөл болохлээр ингээд хүүхдүүд ихээр ирээд л яваад. Тэг 100 болох дээр гэрлүүгээ явчихдаг. За тэгвэл хоёул ямар ч байсан том өрөөнөөс их танилцуулнаа. За босч танилцуулж байна. За ингээд гамбах өргөө хөрс нь орж ирсэн хамгийн түрүүний зураг нүдэнд туссан л да. За. Гэхдээ энэ ч таах. Тэгээд манай л гэр бүлийн хүн охин бид гурван ил зураг байна л да. Гэж яах вэ? Энэ ч басна 4-5 жилийн өмнө. Голсон. Танай охин хин гэдэг юм. Амар жаргалт. Амар жаргал. За амар жаргал хаана юу гэж байна? Амар жаргалч одоо хотод санхүү эдийн засгийн дээд сургууль сурч байна да. Оюут юм тий. Тэг оюут. За гэр бүлийн хүн бас хотод яваа сурагтай. Окей. Хоёр анх яа танилцсан. Анх ч одоо маа нэг найз. Одоо цагдаагийн хүн байсан юм л да. Тэгээд найзаар халамжил танилцсан да. Тэгээд тэгэхэд гадаадын нөгөө гадаад паспорт хэлцдэг. Удлаа тий гадшаа маршаа гарах паспорт энэ яаж танилцсан биш байж. Ашиг сонирхол зөрчилтэй. За тэгээд мэдээж айл болгонд бол мэдээж хаан хүрийн тийм ээ. Хөлөөл ингэ байж идэг. Жилдээ дургаж байгаа үстэй. Энэ дуугарнаа. Вич нэг хуур мөр яаж чадахгүй. Энэ хуурч бас их гоё түүхтэлтэй. Төрийн хаан хуурыг хийсэн Уланбаяр гэж хүн байт. Нэрээ чиний амьд юм. Амьд би тийм тань Должин сүрэнгийн Уланбаяр. Тэр хүний хийцээ. За тэгээд энэ бас их сайхан зураг байна. За энэ ч одоо манай нөгөө хам баян зүрх хайрхан да. Хамаас гэж нэрлэлт юм уу? Тий. Бид ч хамрын хэл гэж ярьдаг үстэй. Үгүй яг энэ ч одоо хамрын хэд хам баян зүрх хайрхан бүгдийг нийлүүлчихсэн зураг. Энэ анхал нэг юм 2007-8 онд манай энтхийн орон нутгийн нөгөө залуучууд ингэж эвлүүлээд л гэдгийгсэн. Тэгээ тэр үед л авчихсан зураг л да. Тий. Их сайхан зураг байна тий. Тэгээ би ер нь бол энэ чинь юу бас хүмүүс бол манай хам баян зүрх хайрхан хүслийн уул за зарим нь шарилын уул эднэргээд л үдгийг. Юу гэж байгаа. Уу яг 3 дугаар ноён утгатын шарил хадгалж идэх сүм байсан учраас шарилын уул гэдэг хүслийн уул гэдэг нь бол хүн болгоны хүслийг биелүүлдэг л гэж тэр домгоны ярих юм бол их хүртэл та. Тэр ер нь бол яг бас богд хаанаас хан цолоор өргөндлөгдсөн 7хон уулын нэг юм гэлээ. Тэр нөгөө богд хаан уул, цотл хаан уул, өндөр хаан уул гэх тээ. Манай хайрхан чинь хам баян зүрх хайрхан гэдэг. За хизээ замд Нью-Йорк хотноо байдаг нийтийн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн одоо тийм энэ төр дээр гарч. Энэ ч бас л ярих юм бол их урт тохиолдъё. Яасан юм? Энэ 11 онд гадаад харилцааны яамнаас яриад энэ тэр үчиг нөгөө Батболд сайд ерөнхий сайд байсан. Тий. Тэгээ Батболд сайд нөгөө Монгол улс нүүбд элсний 50 жилийн хойд гээд. Тэгээд яасан одоо аймагуудын дараанараас та явуулсан гэж хэлээд л тэгэл багтаад л. Тий. Аялын бүрэлдэхүүн багтаад явсан. Тэгээ үг хэлсэн юм уу? Тийм тэгээ очисон чинь би ч яг нүүбийн дээрсэн ч үг хэлээгүй зүгээр нүүбийн хөдөөж хүмүүс байнгын хорооных нь хурал дээр Монгол улсыг төлөөж үг хэлжсэн. Салбар уралдаа. Тийм салбар уралдаан дээр. Таны гэхдээ нэг хүн гэж хэлжсэн зөв нэг хүн гэж ерөөндөө намтдаас нь байдаг юм билээ. Англи германт гэсэн шүү дээ. Баах ба. Англи герман дээр ярина. За герман гэснээс одоо тэнд яг манай герман улсын ерөнхийлөгч тийм ээ. Йохан Гаук гэж зургал байна л да. Тэгээ тойрч одоо ямар одоо хүлэн авалтан дээр одоо таарад те ийм одоо мишэлттэй зогсож байгаа юм. Энд ч одоо 12 оны 5 сарын зураг. Үгүй сонгогдоод удаагүй юм шүү дээ. Тий. Яг энэ герман улсын ерөнхийлөгч дөнгөж сонгогдоод 7 онцсон. Тэр Монгол улсын ерөнхийлөгч цагийг бүдэрж байгаа нэг герман улсын төрийн ажил их үед ажлын хэсэгт нь би явж ирсэн. Тэгээд энэ их сайхан энгийн хүн билээ л дээ. Тийм. За энэ доо зургуудаа давчхан танилцуулнаа үзмээр л шүү дээ. Энэ зурагч одоо хайлтдах юм бол ерөнхийдөө Монгол улсын газрын зураг байна. Та хэлбэрийн ТV хийсэн тийм. Энд ингээд хамгийн баруун зүг нь Алтай тавхан богд. Хамгийн тэр зүүн тал нь нэг алдарт Менингийн тал. Дорнод одоо халахгүй. Тэгээ яг зарим нэг зурганы байршил өөрчлөгдсөн байна. Ингээд нэг гой хангаа гэдэг. Тийм ээ. Хөгжлийн хүслийн хадмад явж ил байна. Яа гараа таньж ил байна. За өөр нэг хоббиний нэг нь зундаа Монгол орноор аялах. Тэр бол одоо өстө. Уучин ч нэг олон улсын байгууллагад ажиллаж байхдаа зүүн болохоор л тэгэл яваад байдаг. За, тэний өрөө вэ? Энэ манай охины өрөө. За. Тийм манай охин ч одоо
Турк сургууль, баг сургууль гэж яваад гсэн тэгэл. Охины өрөө маань гэдэг. Байна да. Яг өөрөх нь байснаар нь үлдээсэн байна тий. Тий. Сүмдөөгүй. Тий. Хаяа Турк сургууль нэг 10 жил тогтдог гэдэг байсан юм аа. 2 жил стандаа хотод болдох нь л байгаад баг шүү дээ. Та ганц охинтой юм уу? Тий. Аа. Ганц охинтой. За энэ хоёрын зураг байна тий. Тий. Энэ бол саяхны зураг. Энэ 2014 онд энэ нутгийн удирдлагын холбоо гэдэг байгууллага энэ орон даяар нөгөө асуулга явуулаа тэгээд 2014 оны орон нутгийн шилдэг удирдагч гэдэг тэр цол тэмдэг авч явах юм зураг байна. Энэ охин л аавда баяр хүргэжсэн тэр зургийг хатчихсан байна. За ямар өрөөр явж орж байна? За энэ ч одоо манай хүн бид хоёрыг өрөө байна дөө. Онцлогоор юу? Тийм. Хаа хоёр ор. За. Одоо тэгээд энэ орон дээр гэртээ газар унтчих юу вэ? Би ч одоо байхаас байхгүй хөдөө сум дундаар яваад. Юу ярьж байгаа юм бэ? Нэг нь хот руу яваад өс нөгөөх нь дайс. Манай хүн тэгээ удахгүй ирнэ л дээ. За. Тий, хотод нэг бас эмнэлэг домлоход явцсан байгаа. Удахгүй хүрээд ирнэ л дээ. За энэ юу мөрөмжлүүд вэ? Энэ би нэг сайхан хурдан хээр азрахтай. Одоо энэ байна дөө. Хоо. Сайн хээр азрах тий. Хадагт хээр гэдэг их хурдан азрах. Хойд сумд тэгээд хинти минтид их олон айраг загаадчихсан төрүүлжсэн азрах үү тий. Одоо байгаа юм уу? Баа. Жохон хөлгүй шөрөмсийн зохиолч байсан. Одоо сайхан төлөв нөө. Тэгээд тэр сайхан уралдаж явах үе юунууд өргөмжлөлүүд байна л да. Тэгээд яг нэлээд айраг цагаа авсан. Бас нэг хонгор шүтлэн маань нэг жил нэг 6 3 төрүүлж 2 амуу үзүүлдэж нэг 4-өр борон динод 4 давхад гэсэн тэр үеийн өргөмжлөлт байна л да. Яг ер нь бол яг бас Монгол хүн хөдөөгд өссөн болохоор би ч бас хаяа мармал миний завч гэж байх хөдөө нөгөө түрүүний орооны ордог хүргэн маань л өгдөг юм л да. Би сэлмич үзчихв. За энэ ямар очтой сэлмий. За та өөрөө юу гаргажсэн дээр хөө. Энэ үү? Тэг инхийн үсэ. Энэ сэлэм энэ Японы Шизуока мужийн парламентын гишүүн Абе гэдэг. Одоо сараа хүмдэн бид хоёр их дотно гэдэг. Тэр Абе гишүүний бэлгэлжсэн самурай сэлэм байна да. Энэ их сонин туг талбаар ажиллаа л да. Би буруу санааг бол нөгөө нэг кино гарсан шүү дээ бас тэ. Нөгөө довцглын анхны долоог юм үзүүлсэн тэ. Тэрэн дээр энэ далбаа харагдсан санаад байна. 7 мөрхөд харагдуулчихлоо. Тэрэн дээр тийм. Эн чинь яг юу 2011 онд нөгөө үндэсний эрхчлөөний 100 жилийн ойгоор манай засгийн газрын хэрэглэх газраас энэхүү далбааг аймагуудын орон нутгийн хувьд бас бэлгэлжсэн. Энэ далбааг энэ юуны хамт түрийн хасбууд хамаагүй шүү дээ чи. Одоо нөгөө ордны доор байдаг шүү дээ. Одоо өшөө болгоод байж байгаа тий. Саатанд. Энэ төрийн төлөө зүтгэхэд хэлбэрийг ирэхгүй, бэрхээс зайлахгүй, идүүгээгийн байгуулсан төрийн тул энэхүү батлан тогтоосон тангараг сахилгыг нүдний цэцгийн зүрхний толт мэтгчээнгүүлэн хайрлана гэж энэ 1911 онд Монгол улс нөгөө автономт улс болох үедээ ийм тангараг өргөж ирсэн битгий. Одоо яг тэрийг нь одоо энэ тийм бооз төрийн төлөвгээ гэдэг яг энэ Монгол хүчээр ингээд бичээд чи одоо төгсөж алдааг юм шүү. Хайртай. Мэдээж сурдан морь үйдэг оржноос нь хосуур биш тий. Энэ тийм. Наадмаар ер нь бас нэг усын наадмуудаар нь гаргаал гэдэг баг тий. Биш нэг актер бүс мөсгийн наадмаар яг юм уу нөхөний хаваараа яваад. Гэхдээ яг наадмаар сайхан усуур мөсгөр сайхан л тоо. Сайхан тийм ээ. За мэдээж их олон сэтийн ном харагдж байна. Цуглуулгалаа яхав тий. За тэгээ энэ ард энэ хаанаас бас юм хүндэт сертификат авсан юм бэ? Энэ нөгөө юу шүү дээ. 2010 онд би нөгөө Монгол улс нүүбдэсний 50 жилийн ягаар эцэг гэсэн шүү дээ. Тэгээ тэр юугаар нөгөө Нью-Йоркод нүүбийн нөгөө байранд тэр хурал мурал арга хэмжээнд оролцоод тэгээ дараа нь нэг хэд нэг энэ Калифорни мужтай бас ах トゥ угийн харилцаа тогтооё гэдэг тийшээ яваад. Тэгээ Калифорни мужийн тэр нэг бид нар яг одоо нөгөө дүү манайхаар бол дүүрг мэг юм да. Тэгээ одоо тэн дээр supervised district юм. Тэгээ тэр дүүргийн захирчтай тэр Джон Авалос гэж хүмүүс. Тэгээ уулзаад аялал жуулчдын нөгөө товчооныхонтой нь уулзаад тэгээд Монгол улсаас анхудаа нөгөө бүр аймагаас юм хамтын ажиллагааны ах トゥ угийн хот улио гэдэг энэ санаасгч нь
нар өндрөөр үнэлж байна гэх тийм хүндэт сертификат уусгаж ирсэн. Тод хооронд харилцаатай. Гэхдээ одоо харилцаагүй. Нөгөө энэ Жон Авлос маань сүүлдээ тэгээд сонгуулаар 1 жилийн дараа буучихсан. Дараа нь халааны ус үнтэй бас уулзалтаа ярилцсан л та тий. Тэгээд том өрөмж ус та. Характер явахгүй юмаа. За ингээд Аватар ахын гэр бүлийн унтлага өрөө юм байлаа. За ингээд нэвтрүүлэн үргэлжлэн үрсээр Ганбаатар ахтойр сайн шин хотынхоо нэгэн өндөрлөг сэдвээр гарч ирсэн. Юу гэдэг газар юм бэ? Ер нь яг хуучин нэр нь бол 9 яваал гэдэг нэртэй. Одоо бол хүмүүс яг хиймрийн аваа за яг албан эснийхэн нэр нь Дорногов 80 цогцлбор гэж нэрлэж байгаа. Бид аймгийнхаа 80 жилээр энэ ард сайхан иргэдийн амрах хүрээлэн байгуулсан Болж штт тий. Тэгээ сайхан цэцэрлэгт мод тариа цэцэрлэгт хүрээлэн ус оргилоод үдэнд хийгээд. Юу юугүй намарчлаа гэж ярьжсэн ч одоо ингээ бороо энэ ороо явж ийн л та. Энэ арай энэ оны сүүлчийн бороо биш байгаа. Уг манайд энэ 9 сарын сүүлээр бороо орно гэж бол манай говьд бол байдаг л зүйл. Тийм үү. Тэгээд жил чинь 12 сарын 6-нд орж ирсэн шүү дээ. Юу цэглэж явах туу? Тий. Сарын ихээс орж ирсэн. Тэр маш ховд тохиолдол доо. Тэр замун уудад орсон. Зүгээр ер нь бол яг нь 9 сарын сүүлээр ингээ бороо орж ийн гэдэг бол манай аймагт бол бас байдаг л зүйл. Одоо бол нэг сөл өтгөрхөн ч өнгөрөх шиг боллоо. Тэгтэл одоо сайхан бороо ороод. За энэ баатрын өшөө бол байна. Энэ 45 оны чөлөөлөлтөнд оролцсон дайчдын дурсгал зориулсан. Яг зарим хүмүүс ярьж лээдэг. Танк макин гэр хорооллоо одоо юу мөрөөгөө хошуун тусаад бид нарт бол энийг нэг характер хөдөлгөөд байх сонирхол байхгүй. Тэгээд яг энэ танк манай одоо энэ минометчин дашин Данзаван Чигбаатарын маань хошуу өдрөө ижнийг басна цогцлбор байгаа юм л та. Тэгж байгаа тий. Улсын Баатарын хүн бол яг юм нэ. Уучин дэлгэрхэд одоогийн ихэд сумаас л дайнд морцсон хүн л дээ. За тэгээ хоёулаас энэ өндөрлөг зэгт гараад ирснэх жогоос төрч нөө өөрөө ч бас яг улс төртэй холбоотой албанчлал хашиж байгаа. Та нарыг уг нам бус гэж ярьдаг боловч үүнд бол намаа сонгогдсон хүмүүс шүү дээ. Тэгээ жүүхөө жилийн дараа сонгуул болох гэж байна. За ард иргэдийн санаа бодлыг бол би ганцаараа сандж байгаа биш л дээ. Ингээ харж явахт бол эрх баригчид маань ер нь бас зарим нэг алдаанаас болж бас нөгөө намдаа нэг боломж өгчих юм уу те. Тийм зүйл харагдаад л байгаа юм. Зүгээр орон нутгад бол яг энэ өрсөлдөө яаж хуурахыг бол би мэдэхгүй л те. Зүгээр та одоо ингэ арчилсан намаас ингээд эзэн төлөвчтэй хурлын дарга гэдэг энэ ажил үүрэг гүйцэтгэж байгаа хүний хувьд эрхчлэлийн сонгуулийг зүгээр та яг нэг тиймэрхүү болчихвол гэсэн нэг тийм хорноос байгаа юу? Гэхдээ сонгуул болдгороор болох байлгүй зүгээр. Ер нь бол эрхчлэлийн сонгуул бас нэлээд хүндэл сонгуул болох. Хүнд гэдэг нь ямар утгатай гэхээр улс орны эдийн засаг нэлээд хүнд болж байна. Тэгээ энэ улс төрийн номуудын нэр хүнд бас нэлээд унж байна. Тэр утгаараа нэлээд хүнд сонгуул болох намуудын хувьд ч за бас иргэдийн хувьд сонголтоо хийчихсэн. Яг л тэгээд олон хуулах ирэх